3 дугаар утгыг олгож байна. За энэ дээрээс язгуур авахын тулд холимог утгаагаа эхлээд засагдах утгаа олгоё. За 225-ны 225-ыг 1-ээр үржүүлээд 64-ыг нэмчихаар энэ 289 болно гэсэн. За энэ дээрээс язгуурдаар 289 гэдэг чинь 17-гийн квадрат 225 гэдэг чинь 15-ын квадрат. Энэ дээрээс 15-ны 17 гарна. За ингээ бидний хариу энэ гэдэг чинь 1 бүхэл 15-ны 2 болно гэсэн үг. Ингээ эрүүлт. За дараа нь m-цэгээс ax тэнглэг хүртэлх зайг олё гэж байна. За m-цэг маань энд байдаг гэж үзье. M-цэгийн координатыг хэдүүлээ a b гэж үзье. Тэгвэл m-цэгээс ax тэнглэг хүрэх зай гэж. За тэгвэл m-цэгээс ax тэнглэг хүрэх зай гэдэг маань энэ зай уртыг хэлдэг гэсэн үг. Энэ перпендикуляр цэг. Тэгвэл энэ зай урт гэдэг чинь бидний гар болвол энд b цэг байгаа, энд a цэг. Тэгвэл энэ зай урт гэдэг маань энэ үтсийг хүрэх зай маань ax тэнглэх хүрэх зай маань бидний m цэгийн ординат тэнглэгийн утга буюу b болно. Харин m цэгээс y тэнглэх хүрэх зай нь болохоор бид нэр m цэгийн абцаас утга. За тэгээ урт учраас модулаар гэсэн. Тэгвэл энэ дээрээс бид нар юу гэж хэлж болох вэ гэхээр m цэгээс за 4 3 гэсэн координаттай цэгээс ax тэнглэх хүрэх зай урт нь болохоор 3 байна. Гэт дээрвэлт. За энэ зурагт өгөгдсөн векторын эсрэг векторыг олоо гэж байна. За тэгвэл энэ векторын эсрэг вектор гэх юм бол чиглэл эсрэг байх ёстой. За тэгэхээр бидний чиглэл эсрэг тэгэхээр e вектор болж байна гэсэн үг. Үндсэндээ a вектор юм байх юм бол эсрэг вектор нь юм байна гэсэн. Тэгээ үүнтэй параллел байх ёстой. Тэгэхээр энэ параллел байх вектор b e2 байна. Энэ дээрээс чиглэл нь эсрэг байна гэдэг чинь яаралт нь болж байна гэсэн. За 4-р бодлого. Энэ олонлогийн дид олонлогийг олоорой гэж байна. Тэгвэл дид олонлог болохын тулд а олонлогт харьяа агуулгаж явах хэрэгтэй. Тэгвэл энд байгаа олонлогийг хэдүүлээ ямар нэгэн т олонлог гэж үзэх юм бол т олонлог нь а олонлогт агуулгаж явах хэрэгтэй. За тэгвэл энд тэг гэдэг элемент бол а олонлогт байхгүй байна. Тэгэхээр a биш. За энд 7 гэдэг элемент нь а олонлогийн элемент биш. Тэгэхээр дид олонлог болж чадахгүй. Сид нь болохоор 1 а олонлогт байна, 4 байна, 6 байна. За c хэлбэр болж байна. Ингээд c хэлбэр байх нэ. За энд болохоор 7-гийн тоо а олонлогт байхгүй байна. Энд 1.5 гэсэн элемент а олонлогт байхгүй учраас бидний хариулт c хариулт байх нэ. Хэлбэрчил гэсэн байна гэсэн. За энд хэлбэрчлэхийн тулд бид нарт e квадрат гэдэг маань хасах нэгтэй тэнцвэртэй комплекстэй. Энэ бол 3-ын квадрат дээр нэмдэг нь 2-ыг үрждэг нь 3 үрждэг нь e нэмэх нь e квадрат гэсэн. 3-ын квадрат чинь 9, 9 дээр нэмэх нь 6e, e квадратыг хасах нэгээр солилцъя. Тэгвэл 9-өөс 1-ийг хасаад 8 дээр нэмдэг нь 6e. Ингээ бие хариулт байх нэ. За 6 дугаар бодлого. X санамсаргүй өвсгчийн магадлалын тархалтыг өгвөө гэж байна. Тэгвэл A таг болгож байна. За тэгвэл бид нарт магадлалын тархалтын үснэгтэн дээр магадлалуудын нийлбэр нь ямагт 1 байдаг. Тэгвэл энэчнээс A болчих юм бол A тэнцүү 1-ээс хасах нь 6-ны 1 хасах нь 3-ны 1. За энд 6-гаар ижил хувааргоод энд 2-оор ижил хувааргачих юм бол энд бидний 6-ны 6-аас хасах нь 1 хасах нь 2 буюу 6-ны 3 гараад ингээд энэ хоёрыг хоёулангаар 3-т боочих юм бол 2-ны 1. Ингээд d хариулт байх нэ. За 7 дугаар бодлого. Функцийн y тэнцүү 2 За 7 дугаар бодлого. y тэнцүү 2x-ээс хасах нэг функцийн өсөх завсрыг олоо гэж байна. За тэгвэл бид нар y тэнцүү e bod x функцийн өсөх завсрыг олохдоо тухайн функцээс 1-р бие уламжлал аваад тэгээс x нь тэнцэтгэл шутдаг. За тэгвэл энэ функцээс 1-р бие уламжлал авах юм бол y тэнцүү 2x-ээс хасах нь 1-ээс уламжлал авахаар 2x-ийн уламжлал 2, 1-ийн уламжлал тэг ингээ 2 гарч. За энд тэгээс их тоо гарч байгаа учраас бид нар энэ дандаа өсдөг функц байна. Ямар үед өсөх вэ гэхээр x хариалагдах нь хасах хязгааргүйгаас
нэмэх хязгааргүй. Ингээ бидний хариулт E хариулт байна. За А-ын диаметр болдог. За А-ын өнцөг нь 58 градус болвол В-ын өнцгийг олоо гэж. За тэгвэл бид тойрог дотор багтсан гурвалжин байна. За тойргийн төвийг АВ таланд дайрж байгаа бол энэ тэгш өнцөгт гурвалжин байна гэсэн. За А-ын өнцөг нь 58 градус. За тэгвэл В-ын өнцгийг олох юм бол тэгш өнцөгт гурвалжны 2 хурц өнцгийн нийлбэр нь 90 градус байдаг. Тэгвэл өнцөг АВЦ-ийн тэнцүү 90 градусаас хасах нь 58 градус болно гэсэн. За энэ дээрээс хасчих юм бол 2 1 эзэлчихэр 8 32 градус. Ингээд бидний энд юу гэсэн юм явсан бэхээр тэгш өнцөгт гурвалжны 2 хурц өнцгийн нийлбэр нь ямагт 90 градус. За эдгээр өгөгдлийн дээд кавитилыг олоо гэж. За тэгвэл өгөгдлөө эхлээ эренбэлж бичье. За хамгийн бага тоон 1 байна. 1. Дараагийн тоон 2 байна. Дараагийн тоон 4 байна. Дараагийн тоон 6 8 10 12 байна. Тэгээд 14 байна. 16 байна. За энд нийтдээ 1 2 3 4 5 6 7 8 9 өгөгдөл байна. За тэгвэл 9 өгөгдөл байна гэдэг маань ингээ авах юм бол энэ бол бидний гарвал Q2 буюу медиан болно гэсэн үг. За энэ дээрээс Q1 буюу доод кавитилыг олохдоо энэ хоёрын арифметик дундаж байна гэсэн үг. За тэгвэл бидний дээд кавитил гэх юм бол энэ хоёрын арифметик дундаж. Тэгвэл 14 дээр 12-ыг нэмээд 2 туваахаар 13. Энэ бол Q3 буюу биднийхаар дээд кавитил болно гэсэн. Ингээд D хариулт байна гэсэн үг. За 10 дугаар бодлого тэнцэтгэл бишийг бодороо гэж. За энэ тэнцэтгэл бишийг хэдүүлээ бодъё. За энэ тэнцэтгэл бишийг бодохын тулд эхлээд тодорхойлогдох мөч авах хэрэгтэй. Логарифмын арын тоо тгээс эрс их байх хэрэгтэй. За тэгвэл логарифм 2 суурьтай x-ээс хасах нь 1 нь бага буюу тэнцүү 3. Тэгвэл 3-ыг бид юу гэж бичлэх вэ? Логарифм 2 суурьтай 2-ыг гэж бичлээ. За 3-ын тоо энэний зэрэг болчоор энд логарифм 2 суурьтай 2-ын 3 зэрэг болно гэсэн. За энийг цааш нь үргэлжлүүлэх юм бол энд x нь 1-ээс эрс их болно. Энэ хоёр тал дээр 1-ийг нэмэх гэж байгаа гэсэн. За энэ тал хоёр тал ижлэгэн суурьтай болсон учраас энэ хоёрыг орхичихъя. Тэгэх юм бол x нь x-ээс хасах нь 1 нь 2-ын 3 зэрэг чинь 8 гэсэн. За энэ логарифмын суур 2 гэдэг маань 1-ээс эрсэх учраас за эндээс цааш нь явах юм бол x нь 1-ээс их энэ дээрээс 2 тал дээр 1-ийг нэмэх өгчгаар тэнцэтгэл биш 2 тал дээр тэгвэл энд 9 болно гэсэн. За энэ чанаас x нь 1-ээс их 9-өөс бага болно гэсэн. За ингээд бидний хариулт E хариулт байна.